Сайн байцгаана уу? Хувийн нэг хөгжлийг дэмжих цуврал хичээлийнхаа энэ удаагийн дугаард хэрхэн үр дүнтэй ажил талаар ярина. Юун түрүүнд та дараах 3 асуултын дагуу өөртөө дүгнэлт хийгээрэй. Таны амьдралд үргэлж завгүй өдрүүд үргэлжилсээр л байна уу? Магадгүй та хэний төлөө, юуны төлөө гэдгээ ч мэдэхгүй, өөрийгөө үл хайрлан өдөр шөнөгүй ажилласаар л байна уу? Тэгтлээ их ажилласан байтал үр дүнгийн үр өгөөжийг нь хинч хүртэхгүй байгаа юм биш үсттэй. Хэрвээ та тийм гэж хариулж байвал загвар амьдралын хэм маягта түр зогсолт хийгээд өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагааны циклийг ажиглан нэг сайн хараарай. Үүний дараагаар үр дүн бүтээмжинд анхаарлаа төвлөрүүлж зорилготой, цагийн төлөвлөлттэй, зохион байгуулалттай, бүтээмжтэй ажиллаж амьдрах аргад суралцаарай. Өөрийгөө хөгжүүлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Та өдөрт 30 минутыг өөртөө зориулж уншсан ном, оролцсон сургалт, сонссон лекц, подкаст, сонирхсон онлайн контент, үзсэн нэвтрүүлэг, уулзсан хүнээсээ ердөө 1-2 аргачлалыг сураад түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Ингэж та өөрийгөө хөгжүүлж, хувь хүний хөгжилтэд анхаарснаар нэг л амьдрах амьдралынхаа үнцийн утга учирыг мэдэрч, эрхэлсэн ажил, элэг бүтэн амьдралаасаа аз жаргалыг мэдрэх болно. Тиймээс аргад суралцаад илүү сайхан амьдарцгаая.